цанууд бүгдээрээ өмнө Disney хэний ч мэдээгүй дуусаад гэдэг өвчлөг гаргаж байсан да. Харин одоо би хэний ч мэдээгүй 10 нууцуд гэдэг өвчлөг гаргаж байна. Энэ нэг Disney хэний ч мэдээгүй нууцуд гэдэг part 2 нь гэж бодчих. За энэ нь хамгийн ихний баримт бол яг ингээд хатагтай цохва хармор гэдэг нэг мэдээ шүү дээ. Яг ингээд тэгэнгүүт тэр яг доош харангууд өөрөө ингээд цохож хураагүй харморноос цохож хураагүй байж дөхөө. Тэгээс хараагнаа энэ Андре гэж та. Андре ингээд байж хад тэнд Андре нэг охинтой байж байна. Энэ хармор өөрөө энэ хараа тийм байгаад та нэг үг бодъё. Яг тэр дүрсэн алдаа гарсан мó эсвэл тэр цаг хугацаагаар аялаад тэр өмнөх өрөө очсон болов. За бид бүхний сайн мэдэх чигтээ хүүхдүүдийн сайн мэдэх стart дээр нэгдүгээр ангидэр энийг нээлтийн тулд өстэй хичээдэг дээ. Баяр баясгалаа өдөр гомгийн тэгэнгүүт ийм гарч хараа. Энэ хоёр юу гэж байгаа бэ? Энэ хоёр анхнаасаа энэ дотор нуугдж яагаад улбар шатаагаа хамт гарч ирсэн болов? Ханэр гэж бодож байна. За хаана яг чигтүүд ярьж байна. Frozen кинон дээр яг ингэж энийг татдаг тавьчих хахад нээлттэй навдуур нуудаг та. Тэгвэл ямар хөшөө хонцоо агуулж ийн хараа. Гар нь юу вэ? Хараа ингээ хатгацсан сэлэн бариад дайрж байгаа юм уу? Энийг өсөөгөө. За дайрч нь уцвал энэ охин багтаа юм цамцтай байдаг штэ. Тэд томор тусмаа хитээ чинь цамцаа тайлдаггүй. Тийм байгаад энийг хараа. Энэ цамцтай. Энд нь цамцнаа. Энд нь ч гэсэн цамцнаа. Энэ өсөөгөө. Энэ цамцандаа өстэй хайтай болохоор энэ хідэж багддаггүй юм уу? Кино үзүүлэхийн алдаа гэж энийг хэлдэг юм болоо. Эсвэл энэ ч энийг сунгаад өмсөд байгаа юм болов. За. Гэтэ ганцаараа гэвэл би шууд хүүхдүүд шууд төлбөртлөөд чамаагүй үздэг штеп. Тэгвэл нэг залбирж хахад тэр хоол нь энэ дотор нь орсон байх юм. Энэ тэгвэл энэ залбирыг биелсэн гэсэн үг үү? Манай гол дүрийн залбирал. За жоохон юм хүмүүд гараад байгаа шүү. За энэ ингээд энэ гүнжиг надаа хүн байна да. Энд гарч ивэл ах уу? Чи ямар кино вэ? Ягтай чи энэ гайгүй мэднэ. Гэтэ нүгс үгүй. За энэ Monster Inc тоглоом ертөнд хоёрыг харьцууллаа. Тэгсэн чинь энэ юу вэ? Нэг манай копичн залуу мөн үү энэ? Хараа энэ дугуйцуулаа. Энэ манай копи залуу мөн үү энэ үе. Энэ нэг ууртай баага. Энэ хараа сансрын нисгэж. За одоо ингээд супер гэр бүлийн чинь хоёр байна да. Тэрэн дээр нэг ингээд аав нэг хүүхдээ хүчтэй гэдгийг мэдсэн дээ. Тэгэд байна юм нэг асуудал байхгүй гэхэд юм улаан юм багадаг хгүй. Background юм болов уу? Ард нь дэлгээс тавьцаа. Эсвэл энэ тэр хүүхдийн хэр хүчтэйг нь харуулж байгаа юм болов? Та нар юу бодож байна? За. Titanic кинонд алтаа гардаг юм байна заа. Тэр дээр нэг ингээд араас нь барьдаг да. Тэнгүүд нэг ингээд нөхөн том байгаа тийм нөх. Тэгээд дараа өргөхөд энэ нөхөн жижиг шидэх юм байна. Энэс өнөх байхгүй заа. Энэ өсөөгөө. Илүүлэх алдаа юу? Илүүлэх алдаа шээ. Тэгвэл энэ Titanic жинхэнэ амьдрал дээр зураг авалт болоогүй. Ногоон дэлгэц дэлгэд ашигласан гэсэн үг үү? Би Titanic чинь жинхэнэ гэж одоо бас гоё үзээлээд штеп.
За хамгийн сүүлийн нууцаалаа. Нэг ингээд энэ бидний саймдаг Toy Story-анда тэрэн дээр ингээд юм тэндэг гэдэг да. Space Ranger гэсэн. Тэр нь манай лого охины тэр нь манай нэг ямар ах юм блэ? Бас нэрийг нь хатчих. Тэрний найз залуугийнх нь энэ дээр нэг хөвдүүлээ. Скейтборд гэд байдаг да. Тэрнийхэн тэмдэг дээр байх юм. Энэ их зүгвэ. Тамхил дэвшүүлээ. Энэ зүгээр л нэг дэлгүүрээс Toy Story чинь 2020 онд гарсан биз дээ. Энд бүр дээр гарсан гэж санагдаад байна. Тэгвэл энэ хүүхдээ киноны захтай юм олоод авчих юм болов уу? Эсвэл энэ тэмдгийг мэддээсэн болов уу? Цаг хугацаагаар ялаад энэ Toy Story тэгээс Улаанбаатар хин чин яг адилхан цагт гараагүй шүү. Тэгэхээр ихсүүгүй бодё. Энэ бичлэгтэй хамт үзэх хүмүүхэндээ баярлалаа. Тэгээд лайк гадараа, subscribe гадараа тонхоос агараа. Баяртай.